За сайн байцгаана уу? Энэ удаагийн хичээлээр компьютерийн сүлжээний ойлголтыг та бүхэндээ тайлбарлая. Хоёр буюу түүнээс дээш компьютер хоорондоо холбогдсон сүлжээ үүсдэг байгаа. Сүлжээ үүсэх нь интернет холбогдсоноор хоорондоо харилцах, мэдээлэл өгдлийг хамтран эзэмших, төхөөрөмжийг хамтран эзэмших холбогдолтой. Компьютерийн сүлжээ нь 1953 оноос эхэлж судлагдаж, улмаар Америк нэгдсэн улсад 1969 онд дөрвөн компьютерийн хооронд нь холбосноор хамгийн анхны ARPANET сүлжээ бий болсон байдаг. За холболтын хувьд утастай холболт, утасгүй холболт гэсэн хоёр тэмдгээр холболтыг үүсгэж болно. Сүлжээний холболтыг хамрах хүрээгээр нь Personal Area Network, Local Area Network, Metropolitan Area Network, Wide Area Network гэж дөрвөн хэсэгт хуваагддаг байгаа. Personal Area Network нь хувийн сүлжээ гэсэн утгатай. Жишээлбэл айл өрхийн гэгээн дотоод сүлжээ гэж болно. Local Area Network нь байгууллагын дотоод сүлжээ гэж ойлгож болно. Хэд хэдэн байгууллагын сүлжээ нийлж байж Metropolitan Area Network буюу хотын сүлжээг бий болгодог байгаа. За энэ зарчмаар хэд хэдэн хотын сүлжээ нэгдэж байж Wide Area Network буюу дэлхийн нийтийн томоохон сүлжээг бий болгож бидний хэрэглэдэг интернетийг үүсгэдэг байгаа. Сүлжээнд холбогдсон компьютерүүд хоорондоо мэдээлэл солилцохдоо компьютерийн үндсэн ойлгох техник гэсэн тоог ашигладаг. Утастай холболтод өргөн ашиглагддаг UTP кабель утас нь дотроо 4 хос 8 утастай байдаг. За энэ хүү UTP кабель нь сүлжээний холболтын дамжуулах зай, холболтын стандартаас шалтгаалan дараах олон төрлөттэй байдаг. За мөн UTP кабелээс гадна STP кабель, Core кабель, Opto кабель гэх мэт зөндөрлийн кабель утсыг сүлжээнд ашигладаг байгаа. Сүлжээний холболтын зөвхөн давханд харуулъя. Компьютерийн сүлжээг амжилттай зохион байгуулснаар орон зай, цаг хугацааны зүйл хамааран ажлыг үүсгэх боломжтой. За хоёроос дээш компьютер холбогдоход дундын төхөөрөмжөд хэрэг болдог. Hub, switch, bridge, gateway гэх мэт. За тухайлбал hub нь компьютерийн хаягуудыг автоматар буюу динамикаар авч сүлжээг бий болгосноор өгөгдлийг саадгүй дамжуулах боломж нөхцөл бүрддэг. Харин switch-ний хувьд компьютер бүрийн хаягийг статикаар буюу гараар тохиолж өгдөг. За ингэснээр мэдээлэл дамжих нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Компьютерийн IP хаягийг тохируулж өгөхдөө хоорондоо давтагдахааргүй тоогоор хаягддаг. 1969 онд бий болсон сүлжээ улмаар хөгжсөөр өнөөгийн дэлхийн нийтийн өргөн хэрэглээ болоод байгаа интернетийн их суурийг тавьжээ. Энэ удаагийн хичээлээр компьютерийн сүлжээний ерөнхий ойлголтын байгуулалтын тайлбарлан хэрэглээ. Дараагийн хичээлээр интернет суурилсан үйлчлэгээ буюу веб сайтын талаар та бүхэнд тайлбарлан өгөх болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.